За Бээжинд ирээд хамгийн их очиж үзхийг ер нь хүсчихсэн газар бол яалчгүй юм. Энэ юу гэх юм бол National Tennis Center байгаа. Тэгээд энэ дотор болохоор China Open, за тэгээд мөн дээрээс нь юу гэдэг Олимпийн тийм одоо Олимп болж байгаа үед бол теннисийн тэмцээнд нь бол ерөнхийдөө энэчээ болдгоо гэсэн. Тэгээд энд болохоор маш том юм комплекс юм байна. Тэгээд даанч одоо энэ чинь 6 цаг 40 минут ерөнхийдөө гадаад нэлээд сэрүүцсэн учраас гадаад талбайнууд ерөнхийдөө хаагдсан. Тэгээд дотор талбай дээр нь болохоор ингээд энэ академи байдаг учраас нөгөө академи одоо бэлтгэл сургуультай ерөнхийдөө хийж байгаа. Мөн дээрээс нь мэдээж түрээсийн үйлчлэлийн бас байгаа. Тийм учраас орж харахын чадсангүй. Тэгээ гадаад талбайг нь бас харуулъя гэсэн чинь бүгдийг ерөнхийдөө хаацсан байна. Орой бас нэлээд сэрүүхэн байгаа учраас энэ 11 сар болчлоо шүү дээ. За тэгээд ерөнхийдөө ханаар маш олон ингээд бидний сайн мэдэх хүмүүс байгаа. Одоо ингээд 12 он байна. 12 онд хамгийн анх ингээд Новак Джоковичийн ингээд зураг ерөнхийдөө ингээд гарсан байх жишээ тий. Миний хувьд болохоор би өнөөдөр энэ чинь ирсэн шалтгаан юу гэх юм бол яг эргээд ингээд бүгдээ хамтдаа ингээд хараад үзэх юм бол энд Wilson, за Yonex, Prince байх шиг байна. Их олон зүйл аммаар санагдлаа. Гэхдээ яг өөрийнхөө хэрэгцээнд таарсан зүйлүүд бол ямар ч их нээлж авчлаа. Тэгээд уул нь бол зүгээр уул нь өөрийнхөө ракетийн утсыг татуулах гэж ирсэн байхгүй. Тэгээд уцаач татууллаа, өөр ч олон гой зүйлүүд авлаа. За тэгээд тэр хамгийн цаашгаа бол 24, 25 оны бусад ингээд ялалт байгуулсан singles одоо ганцаарсан төрлийн аваргууд бол тэнд харагдаж байна. Яг энэ хүртэл бол ингээд нэг 24 он хүртэл ирэхэд харагдаж байгаа юм. Үнэхээр гоё юм аа. Маш том бүтээн байгуулалт.